Эрхэм сайдтай шинэ баярын хүргэе. За харда наашаа хандуулно. 2015-аас 16 оны шинэ жилийн гал халуун баярын мэндийг намын удирдлагууд болон улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд нийт намынхаа журмын нөхөддөө өргөн дэвшүүлж байна. Хүлээн авна уу? Гэр бүлийн хувьд бол элэг бүтэн байх бол хамгийн аз жаргалтай гэж би хувьдаа боддог. Тэгээ өнөөдөр бол 2012 оны сонгуулиас хойш анх удаа намынхаа дарга түүний гэр бүлтэй шинэ жилийнхээ баярыг бид тэмдэглэж байна. Тэгээ бүгдээрээ хадуу алдардаг шийд та. Тэгээ тийм учраас өнөөдөр бол хамгийн бидний баярлах ёстой өдөр. Бид нар элэг бүтэн баяраа тэмдэглэж байна. Дээр нь хамт олондоо журмын нөхөддөө хэлгээд барилга утгаалтай сайн гэдэг эрхэм хүндтэй албан томилогдоод 100 өдрөө өчигдөр тэмдэглэлээ. Ажлын тайлангаа тавилаа. Тэгээд баярт мөчийг журмынхаа нөхөдөд бас хуваалцах ёстой байх гэж би бодож байна. Нөгөө 80% ипотекийн зээл буюу 10% урьдчилгаа төлбөр гацаалттай байсан асуудлыг шийдэж чадсан шүү. Дээрээс нь манай Монгол Ардын хувьсгалт намын мөрөө хөтөлбөрт байсан малчдын үйлчээний газрыг үйл хөдлөх хөрөнгийн гэрчил бүртгэлд хамруулж гэрчилгээ олгох асуудлыг бас шийдэж чадсан шүү. Түрээсээ орон сууц хөтөлбөрийг бас 939 өргөд бас шийдүүлж чадсан шүү гэдгийг энэ баяртай мөчөд бас хэлхэн зүйтэй авах гэж бодож байна. Баярыг минь бас хуваалцах байхаа гэж бодож байна. Тэгээд өнөөдөр энэ хүндтэй соёл урлагийн салбарт тэргүүлэх хүнийг би тодруулах гэж байна. Энэ эрхэм хүндтэй хүнийг тодруулах бол миний хувьд бас үнэхээр сайхан. Яг л өнгөрсөн жил би бас энэ алтан соён би эзнээр шалгарч байсан. Тэгээ хүний сэтгэл бас догдолдог юм байна. Шагнал авч байгаа болон өгч байгаа хүн бас давхар догдолдог юм байна. Тэгээ хэн хашгүй гэж таныг энэ алтан соён би эзнээр тодруулсныг гарч ирж хүндэтгэлтэйгээр хүлээн авна уу гэж урьж байна. 2015 оны сая дурдгийн салбарын алтан соён бие эзэн улсын дөрвөлгийн шугам ерөнхий бүжигдийн дээж хашгүй хатан хоёрын хашгүй дармага өмнө Улаанбаатар сумд төрсөн Орсын толгойн улсын Москва хотын театр урлагийн сургуулийн бүжигдийн дээж найруулагч мэргэжлэр дүүргэсэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан 2015 онд бүгд найрамдах улсын Өвөр Монголын урд засахны хөвгөд болсон Монгол туурхтны олон улсын бүжгийн уралдаан ардын жүжигчин төрийн соёл 100-ны мандаа бүжигдийн дээж сэвжлийн нэрмжид бүжгийн ангийн хамт олон ахалж Монгол туурхтны удамж бүтээлээр гран-при шагнал салхич шуу орчин цагийн Монгол бүжгээр алтан цом жорон уламжлалт Монгол бүжгээрийн алтан цомыг тусас хүртсэн эдгээр бүжгийн хөгжмөд мөн тус бүр алтан цом хүрдэж нийтдээ тус уралдааны 6 алтан цомыг хүртсэн амжилтаараа ийхүү алтан соён биеэсээ тодорч байна. Монголын бүжигчдийн их хэмэр Мандан Баатар болтугай баяр хүргэе танд. Таны баярын сэтгэлийг хуваалцъя. За юуны түрүүнд туран цулсан үе татагтаа та бүхэн энэороо мэндийг хүргэе. Их сонин үйл явдал гинтийн бэлэг болж байна. Үнэхээр сайхан хүндтэй төрийн босоо алтан соён бийгаа бас хүлээж авсан их баяртай байна. Бүжиг гэдэг бол хамтын урлаг. Энэ нэг хамт олоныг дурдахгүй болохгүй Монгол улсын үндэсний дуужийн эрдмийн чуулгын ардын жүжигчин 100-ны мандаа бүжигдэглэж сэвжлийн нэрмжит хамт олон энд маш их чухал үүрэгтэй та бүхэн сая сонссон бох олон улсын бүжгийн уралдаанаас 6 алтан цомыг бид нэр энэ жил хүртсэн байгаа. Энийг маань Монгол Ардын хувьсгалт намын хамт олон маань ингэж сайхан төрийн алтан соёнбоор шагнаж урамшуулж байгаад их баяртай байна. Та бүхэн төрийн алтан соёмжгаа үргэлж босоо хэмэртэй байгуултугай. Шилдгийг тодорхойлсон эрхэм секретарь танд баярлалаа. Шилдгээр тодорхойлсон эрхэм ноёнтон танд баярлалаа. Монголын эх урлагийн харгуй улам дардан байх болтугай гэсэн сайхан юм
шүү дээ. Эрхэм зочдоо, эрхэм засаг хадагтай ноёдоо Алтан Саянбын эзэгтэй